За нийт сонсогчдод өдрийн мэнд хүргье. За ингээд болно MJ радиогийн 2 дугаар студиэс та бүхэндээ зочны цаг нэвтрүүлэг маань хүргэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай зочноор мөрөөдлөө сая төслийг санаачлагч спортын сэтгүүлч амар сайхан үргэлжлүүлсэн ирсэн байна. Өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд хүргье сонсогчдод бас энэ өдрийн мэндийг хүргье та бүхэн минь сайхан хаварчж байна оо. За амар маань маш гоё санаачлагтай явж байгаа юм байна. Тэгээд энэ талаараа олон хүмүүнд хүргэе. Энэ үйл ажиллагаагаа бас хүмүүст арай олон талаас нь танилцуулъя гэсэн ийм зорилготой ирсэн байгаа. За мөрөөдлөө асаа гэдэг төслийг санаачилсан байна. Энэ мөрөөдлөө асаа гэдэг төслийн гол зорилго нь юу нь ямар зорилготой байна? За мөрөөдлөө асаа буюу хүн болгон өөрийн гэсэн мөрөөдөлтэй байдаг. Ил далд хүн мөрөөдөлтэй байснаар, сонголттой байснаар тэр одоо дуртай, хайртай зүйлдээ цаг зав зарцуулснаар хүн өөрөө зоригтой болдог. Зорилгынхаа хойноос хүн одоо хичээл зүтгэл гаргаад тууштай байх юм бол амжилтанд хүрдэг. Хүүхэд болгон хөлөн мөвчин, сагсчин, хэл сурах янз бүрийн мөрөөдөлтэй байгаа. За энийг нь асаахын тулд томчууд бид ээж аавууд, багш сургууль хүмүүжүүлэгч нар тэдний одоо байнга үзэж хардаг айдал буюу одоо шүтэн бишрэгч нар тийм ээ үлгэр дуурайл авдаг энэ хүмүүс маань чиглүүлж өгдөгөө. За мөрөөдлөө асаа төслийн хувьд бол хөл өмбөг багийн спорт дээр тулгуурлан одоо дунд баг одоо ангийн хүүхдүүдэд зоригтой байгаач мөрөөдөлтэй байгаач тэрнийхээ хойноос одоо тууштай тэмцэгч байгаач. Тэгхийн бол ахын дүүнер ирээдүйд одоо ямар ч ажлын байран дээр гарсан одоо зөв дадал хүмүүжилтэй зөв иргэн хүн болно гэдэг юм үндсэн. Багаар ажиллах чадвартай хамгийн гол нь. Энийг одоо яагаад яриад байна вэхээр ер нь нэг Монгол хүний нүүдэлчин одоо соёл иргэншлийн нэг тийм онцлог байдаг л да. Амин одоо мухагаар хэлэхэд бол амин хувиа хичээсэн. Классик бие даасан байж болно тийм үү. Гэхдээ жаргын нэг ганцаараа амиа дагаа явж исэн хүмүүс чинь тэр ингээд цуснд нь суудсан. Одоо бид нар чинь ингээд даяаршлагдаад глобалчсан нийгэмд олон улстай хөл нийлүүлэн алхахыг хамтран ажиллая, хоцрохгүй явъяаг л багийн ажиллагаа. За тэр teamwork spirit гэдэг юм бол зайлшгүй шаардлагатай. За бид нэр одоо Gen Z үеийнхэн гэж ярьдаг тийм ээ. Одоо тэр үеийнхэн маань ажлын байран дээр ороод ингээд хамтарч ажиллаад өөрсдөө ингээд шинэ одоо шатанд ороод ингээд явж байна. Бидний үеийнхэн ярьдаг л да Gen Z-ийнхэнтэй хамтарч ажиллахад бас жоохон юм харилцааны эсвэл хамтарч ажиллах ямарваа нэгэн тийм дутагдал үл ойлголцол их гарч байна гэд. Тэгэхээр энэ юун дээрээс одоо үндэслээд гараад байна гэхээр бидний үеийн хамтаар ажиллах одоо үеийн тэр Gen Z-ийн буюу хэд одоо амбицтай өөрийгөө ингээд аваа явцдаг. За тэр бол зөв сайн чанар. Гэхдээ эн чинь нөгөө багаар ажиллах, хамтаар ажиллах гэдэг нэг чухал одоо зүйл хэрэгтэй байгаад шүү дээ бид. Ялангуяа одоо бидэнд гэдэг бүр хэлчихээ л да. Манай сонсогчдод өөрсдөө хүртэл одоо мэдж байгаа бах. Бид нар яагаад багийн спортоор ингээд сайн явж болдгоо юм бэ? Зөвхөн спорт дээр биш, аль ч салбарт ажлын байран дээр энэ бол одоо маш тулгамддаг, хурцаар яригддаг юм асуудал. Тэгэхээр энэ дээр хүүхдүүдийг бага наснаас нь дадал зөв хүмүүжилтэй болгоод ирэх юм бол энэ хүмүүс маань одоо нас биеинд хүрээд ямар ч ажлын байран дээр гарсан харилцаагаа өөрийгөө зөв илэрхийлждэг, бусдын үгийг сонсдог, хүндэлдэг. Ингэж байж нэг харилцаанаас харилцаа үүснэ гэдэг энгийн бөгөөд хамгийн чухал суурь фундамент шаардлага ба шүү дээ. Эндээс л ерөөсөө хамтын ажиллагаа эхэлнэ. Багийн спорт энийг бол тэр одоо бага насны хүүхдүүдэд маш сайн суулгаж өгдөгөөр онцлог. За маш сонирхолтой болж байна. Сонирхол татж байна. За тэгвэл энэ мөрөөдлөө асаад гэдэг төсөл юугаар дамжуулж энэ бага насны өсвөр насны хүүхдүүдэд тэр багаар ажиллах чадварыг олгох гээд байгаа юм. Ямар хөтөлбөр байгаад байгаа юм. Дугуулан секц байх юм уу? Уралдаан тэмцээн байх юм уу? Альсвал одоо тусдаа яг энэ багийн ажиллагаанд зориулсан тусдаа тийм шинэ хөтөлбөр гаргаж ирчээд байгаа юм уу? Энэ талаараа яриул. За тийм. За сүүлийн хэдэн жил бид нэр мөрөөдлөө асаа дээр дугуйлан хөлбөмбөгийн дугуйлан тэмцээн уралдаан зохион байгуулалт явж байна. За энэний давуу тал онцлогийг би товчхон хэлээдэг юм. Бусад одоо хөлбөмбөгийн одоо клуб секцүүдээс ялгаатай нь бид нэр хүүхдүүдийг яг нөгөө тэр техникийн сурцсан байх хэвээр
хөлөмөг зориулсан бие хааж хамт жишээлбэл байхгүй маань чи хитрхи жингийн илүүдэлтэй эсвэл хитрхи өндөр байна, хитрхи одоо намхан удаан байна гэдэггүй. Тухайн хүүхдийг хөлөмөг сонирхож байгаа Месси, Роналдо, Леброн Джеймсээ яриад тэднэрээс үлгэр дуурайл аваад явж байгаа бол энэ дуртай спортоор дамжуулаад найз нөхөрлөл, хүндлэлийг багаар ажиллах чадварыг тэр хүүхэд авч явах ёстой. Заавал спортсмен хөлөмгийн дээдлийг тамшин шигшээд орох эсвэл сагсаараа явна гэсэн үг биш л дээ. Энэ дараагийн асуудал байхгүй юу? Хүүхэд 12, 13 наснаасаа өөрийнхөө төлөвшлийг ингээд дараагийн шатанд орж олоод би ер нь ирээдүйд ийм мэрэгжилтэй болно, спортоор явна, эсвэл хилээрээ явна ч гэдэм юм. Маркетинг менежмент ингээд сонгоо явчихдаг л да. Мэргэжлийн амирчин бол бэлтгэх гээгүй. Зөвхөн хөлөмгийн энэ давуу талуудыг ашиглаад хүүхдүүдэд зөв дадлыг бий болгох гэж байна. Жишээлбэл хөлөмгийн одоо энэ багийн спортон дээр суурлаад багийн ажиллагааг тайлбарж болох хамгийн тохиромжтой зүйл гэж ярьдаг байхгүй юу? За одоо хоёулаа хөлөмөг сонирхож байгаа хүмүүс талбай дээр 11 хүн ямар үүрэгтэй байдгийг хоёулаа мэднэ. Энтэй адилхан хүүхдүүд бас мэднэ. За тэр Эмбапег сонирхож байгаа шүтдэг хүүхд бол манай Эмбапе урдаал зогсдог, давуу тал нь хурдтай, цохилт нь хүчтэй. За тэгээд Пирлон бол найруулдсан байна. Энэ хүнийг хаашаа гүйхүүд пасын зөв өгдөм байна. Ардаа гол алдахгүйг хамгаалагч нар хариуцдаг байна. Хамгийн хурд хүчтэй, тесрэлттэй живүүрээр гүйдэм байна гэх мэтчлэн. Энийг хоёулаа кинон дээр жишээлбэл тайлбарлая л да. За кинон дээр бос багийн ажиллагаа байдаг. Гол дүрийн хүнийг хоёулаа довтлогч гэдэг. Роналдо, Эмбапе гэдэг. За тэр туслах дүрийн найруулж байгаа тэр гол дүр туслаад байгаа хүн найруулагч юм бид нарыг хараа. За тэр Перлар Шавин. За кино зураг авалтын зургийн дарга гэж байдаг. За тэр хүн нь цэвэрлэгч нь байна гэж бодъё л. За тэгээ. Бусдыгаа яг ажлын ажиллаа хийхэд нь бүх юм хангаж өгдөг. Янз бүрийн аюул эсвэл нөгөө эрсдлээ юм гарч ирэх нь тэрийг цэвэрлж өгдөг. За захирал нь жишээлбэл хаалгач бай. Бүгдийг араас нь харж идэг, заа зөвлөдөг. Хөлөмөг дээр бид нар хэлдэг шүү дээ. Хаалгач л хамгийн араас орилдог үстэй. Яг л нөгөө 10 нь урагшаа хараад гүйж байгаа учраас. Арагш нь татаач ээ. Чи жоо урагшаа гүйгээч ээ. Арагш нь хамгаалт ингээд байна, тэгээд байна гэд. За энэ өөр хэлбэл захирал нь байя гэж. Тэгэхээр ямар ч салбарт орсон багийн ажиллагаа л байдаг. Тэгэхээр одооны энэ хүүхдүүдэд бид нэр аль салбарт аль ч амьдрал дээр орсон энэ зөв дадал нь байх юм бол хүн өөрөө зөв хөвшөөд бусдаагаа харилцдаг, хайрцдаг, өөрийгөө зөв илэрхийлцдэг ийм хүүхэд болно. За би жишээн дээр ярив. Манай дууланд явдаг хүүхдүүд ээж аавуудын сэтгэлийг ярих гэдэг л да. Манай хүүхэд ямар гоё ярьд юм бэ? Тантай нөгөө нэг Эмбапе, Мессиг ярихын сонссон чинь бид нүрээр ааман гайсан гэдэг. Яаваа гэсэн чинь надтай тэр хүүхэд Эмбапег шүтдэг нөхөр ихгүй юу? 9 настай хүүхэд хоёулаа ярьж байна. Манай Эмбапе цалингаа нэмүүлээд сард хэдэн сая авдаг болсон шүү дээ гэдэг. Би нөгөө мэдээлж яхан дуццаг. Гүй наа чинь хэдэн сая таа гэсэн чинь үгүй мэддгүй юм ба шүү дээ та гэдэг. Намайгаа ингээ мад болгож байна. Энэгээр би юу хэлэх гээд нэхэр тухайн хүүхэд өөрийнхөө сонирхсон, дурлсан зүйлдээ бол ямар ч эцэг эхчүүдийн эсвэл багшийн шахалт шаардлагагүйгээр өөрөө тэрийгээ судалждаг. Мэдээлэл нь нээлттэй болсон. Нээлттэй болсон. Бүгд уцтай болсон. YouTube-оор үзэл тэр интернетийн сайтуудаар нь ороод бүгдийг судалсан. За тэгээд гэртээ яг ээж аавтайгаа ярихгүй байх гэхээр магадгүй тэр ээж аав нь өөрийн сонирхолтой нэг биш. Ярихгүй байна. Тийм, хөлөмгийг мэдгүй болохоор мэдгүй, ээж мэдгүй ингээд ярихгүй байх жишээтэй. Нөгөө нэг дугуйландаа хурж ирээд ирэхээр багш бол миний сонирхож байгаа юм яг мэдж байгаа. Манай андууд мэдж байгаа гэж тэнцээ орж ирэхээр ерөөсөө л ингээд тэр хүүхд ингээд асч идэг нүдэн гялцаад. Тэгээ ээж аваад гайхаж идэг. Тий. Манай хүүхд ингэж ярьдаг байсан юм уу гэдэг. Гүнаач дур сонирхолтой юм да хүн чинь ингэж штэ. Дараагийн ээж аав ирж байгаа. Ашиггүй энэ хөтөлбөр явж гин. Явуулаад байгаараа битгий таслаараа зогсоогоорой. Манай хүүхд хувцаа угаах нь битгий л орж ирэл хувцаа ерөөсө шидчихдэг. Ийм хүүхд байсан. Танаа дууланд яваад нөгөө гийдрээ угаацсан сууж исэн штэ амар хөөрхөн. За бас нэг аав ирлээ. Би нэг шипинг Америк руу яваад аваад ирсэн чи энийг өмсөхгүйгээ голоодох юм. Би нэг уг нүмтэй авсан штэ. Та нэг хилээд өмсөдэй гэж. Харсан чи нөгөөх нь Adidas байна. Ялчгүй л гоё орчин үеийн загвар нүн. За. Танаа өгч хэм билээ? Тэр гээд. Танаа өгч нөгөө Роналдо гэдэг. Роналдог үү. Тэр чин Adidas чин Мессигийн өмсдөг нь. Тэгэхээр яаж өмсөх юм бэ нэ чи? Одоо багшаа би яах вэ? Та Роналдогийн өмсдөг тэрийг л авч өгдөг. Тэгэхгүй наа өгч өмсөхгүй.
За тэгээ хаанаас авах уу гэл. Гэх жишээ нь. Зөв. За тэгэхээр дугуулсан байгаа юм байна тийм үү? За дугуул маань ямар одоо давтамжтай хичээлж байгаа юм? Одоо хичээл сургалттай хэр холбогдож байгаа юм? Одоо хүүхдүүдийн яг хичээлийн үеэр хичээлж л байгаа гэдэг тийм. 7 хоногт ямар давтамжтай явдгийг, нэг удаа очихдаа хэдэн цаг явдгийг, тийм одоо багш нар нь ямар хүмүүс байгаа юм. За манай дугуулсан бол амралтын өдрүүдээр л голдоо явагдгаар онцлог. Зөв. Одоо тэр хүүхдүүд ч одоо юу гэдэг хичээлийн цаг гэдэг одоо дагалгуур гэдэг маш их дарамт шахалттай дөнгөж ширээний ард суугаад ингэж байгаа хүүхдүүд дахиад дугуул ингээд ингэхээр хэцүү байдаг л да. Амралтын өдрөөр ээж аауд нь хүртэл одоо хөргөж авахаас эхлүүлээд амар болоод эхэлдэг. За дугуулсан тэмцээн маань бол тусдаа. Өнөөдөр би энэ юу ярих гэж ирсэн бэ гэхээр бид нар мөрөөдлөө асаа гээд багаар ажиллах чадвар суулгах хөтөлбөр классрум сургалт зохион байгуулж эхэлж байна. За энэ хөтөлбөр маань гол зорилго нь ерөөсөө л хүүхдүүдийг хамтаар ажиллах, тэр чадварт суулгах, дур сонирхолтой зүйлээр нь дамжуулж гэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр Месси, Роналдо хөл өмгийн тэр одоо сонирхолтой зүйлээр нь дамжуулаад бид тэр багаар ажиллах тэр одоо гол чадруудыг ойлгуулж ирэх байхгүй юу. За тэгэхээр манай сургуульд одоо энэ Edu Park гэдэг шинээр байгуулагдж байгаа сургуулийн төв Солонгос элчингийн урд байгуулагдж байгаа. За энд бол нэг 40 төрлийн сургууль байх шиг байна. Одоо математик, хэл гээл. За энэ дунд манай мөрөөдлийн асаагийн хөтөлбөр орж байгаа. Бидний ялгаа нь юу вэ гэхээр багаар ажиллах чадварыг спортын дур сонирхолтой хүүхдүүдэд суулгана гэж. За тэгэхээр яг одоо хоёулаа ингээд яриад сууж байгаа шиг юм подкаст хийх сонирхолтой уцтайгаа ажилдаг, өөрөө дотроо ингээд ажилдаг хүүхдүүд маш их бий. Энэ хүүхдүүдийг өөрийгөө илэрхийлэх чадварыг нь тэр хөлөмөг сонирхолтой тэрүүгээр нь гаргаад өгье л доо. За жишээлбэл нэг хүүхдийг би за математикийн ийм даалгаврыг, ийм онолыг, ийм одоо даалгаврыг бэлдээд ирээрэгвэл нэг өөр бах. За нөхөр минь чи хэнийг дэмждэг вэ? Неймар гэн. За Неймарыгаа сайн бэлдээрээ маргааш чи Мессиг дэмждэг хүүхдтэй яг хоёулаа шиг ингээд микрофоны ард ингээд маргалдаа шүү. Мэтгэлцэн шүү. Тийм. За тэр хүүхд бол зүгээр ээж аав нь юу ч хэлэхгүй би ч дахиж давтаадах шаардлагагүйгээр гэртээ бүр амар ихэн бэлдэж ирээд за тэр хүнийг хамгаалахын тулд бүр бараг л хэрэлдэхээс наашгүй юм болно шүү. Тийм. За энэгээр юу хэлэх гээд байна гэхээр тэр хүүхд өөрийгөө ингээд дамжуулаад өөрөө ингэж ярианы хөгжил нь сайжраад өөрийгөө илэрхийлэх чадвар нь гараад иргээ. Дараа нь багийн спортын олон одоо төрлүүдийн тоглоом наадханад байдаг. Энүүгээр нь тоглуулад чи нөхөр минь юундаа сайн бэ? За чи хурдтай бол жишээлбэл ажлын байран дээр одоо тэр өөрийнхөө одоо байршлыг талбар дээр олох л واخгүй да. Хүн хөлөмөс агсандаа биш. Тэгэхээр намайг одоо ярьж байгаа магадгүй хүмүүс байна спортын сургалт гэж ойлгох гэдэг магадгүй. Тийм байна. Тийм. Хүүхдүүдийг ерөөсөө л хамтаар ажиллах энэ ур чадварыг нь бага насныг зоож байгаа нь ерөөсөө л тийм учиртай. Жохон хүүхдэд дадлын зөв тавиад ойлгуулад өгчүүл эднэр цаашлаад ингээд зөв дадал хөвшилтэй болчвол амьдралд нь хэрэгтэй. Хэдэн наснаас хэдэн насны хүүхдүүдийг авах юм? 8-аас 13 нас. 8-аас 13 нас. За одоо ерөнхий боловсролын сургуулиар бол 3 дугаар ангиас эхэлж байна гэсэн үг шүү дээ. 3 дугаар ангийн хүүхдүүдээс эхэлж байна. Нэг хөтөлбөрт нэг одоо элсцэн хүүхэд ямар хугацаанд хөтөлбөртөө хамрагдчихэж одоо нэг дугуулгаа төгснө гэдэг шиг юм болох гэдэг шүү дээ тийм үү? Хөтөлбөр бол одоо 1 жил юм уу 2 жил юм уу? За манай дугуулангийнх 1-ээс 3 сарын хөтөлбөр гэж байгаа. 1 сар сураад цаашлаа дахиад 2 3 дугаар шатн буюу 3 сарын хөтөлбөрт нь хамрагдаж болно. За нэг удаад нь бол 7 хоногийн 3 өдөр гэхээр за ингээд сараар нь ингээд хуугаад үзье л да. 12 одоо оролцоо гэсэн үед за энэ оролтон дээр янз бүрийн багш нар 6-аас 8 төрлийн мэрэгжлийн багш нар хүүхдүүдэд одоо хичээл орно. За би жишээлбэл хөтлөгч ямар ёс зүйтэй байд юм бэ? Хөлбөмбөгийн тайлбар хийхэд ямар байд юм бэ? Би хүүхдүүдийг өөрсдөө тэр дуртай тамирчныг нь тайлбар хийлгэж үзнэ. Хөтлөлт хийлгэж үзнэ. За хүүхэд болгон телевизийн, FM-ийн эсвэл подкаст ч юм болох одоо хүсэл мөрөөдөлгүй байж болно. Дур сонирхлоор дамжуулаад өөрсдөө илэрхийлдэг, зөв ярьцдаг, ингээд хүнтэй ингээд зөв харьцаад сурчдаг юм байя гэж. За дараагийн багш нь орж ирээд хилцүүн ухааны одоо доктор орж ирээд та нар ингээд кросс гэдээ яриад их юм аа. За эн чинь Монгол хилцүүдээр ямар байдаг вэ? Та нар алсын дамжуулт гэж ярьж болно. Та нар монгол хүнштэй монголоор яриад зөв ойлголцоо сурчвал та нарт өөрсдөд нь хэрэгтэй. Тэгэхээр тухайн хүүхд чинь Неймарынхаа дамжуултыг зөв хэлхийн тулд тэр
алсын дамжуулалт гэдэг үгийг бас сурчих нь. Зөв. Хүүхдийг ер нь бол өөрөөр нь ажилуулах хэрэгтэй. Бид нар энэ хөтөлбөр дээр за нэг 30-аас 40% багш өөрөө заана. Бусад үед нь хүүхдүүд өөрөө өөрсдийгөө хөгжүүлнэ. За. Тэр сургуулийн туршид бид нар өөрсдөө ингээл бахан онол яриад заагаал яриад байхгүй нь шүү дээ. Мэдээж хөлбөмбөгийн одоо хөлбөмбөгтөр суйрлаад хөлбөмбөгийн сонирхол дээр нь суйрлцсан байгаа учраас талбай дээр бас ганц гаргана үстэй. Гаргана. Ер нь 80% нь классрум ангийн хөтөлбөр, 20% нь одоо гадна талбай дээр гэдэг юм уу. Тэгээд тэр чинь бол аль тийшээ талбай дээр ойрхон байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүүхэд бол одоо ингэдэм байл та сонсоод ойлгох тэр тал нь илүү хөгжсөн хүүхэд байд юм байна. Одоо харилцааны ойлголцлын чадвар өндөр хүүхэд байд юм байна. А бүр энэ хоёроос илүү яг бодитоор ингээд үзээд хараад өөрийн бие дээр ингээд мэдрээд гэд ойлгодог хүүхдүүд бас байд юм байна. Learning by doing гэж үг хэлдэг. Тий. Хийж байж сурдаг гэж тий. Хийж байж сурдаг гэж. Тий. Тэгэхээр одоо энэ хөтөлбөрт хамрагдах гэж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд одоо бит тэрийг сонсоод явж байгаа л да. Одоо энд чинь хүүхдээ амруулъя гэд ингээд бодол орж ирж байгаа. Яаж та бүхэнтэй холбогдож очиж хүүхдээ бүртгүүлэх үү? За 8 сарын 5-нд 4 сарын 5-нд Эду паркийн нээлт болно. Энэ одоо хагас мэдсэн өдөр. За энэ үеэр нь харамсалтай нь би байхгүй гэж тараад байгаа юм. Яг тэгэхээр нөгөө Fulham Academy 11 хүүхдээ өнгөрсөн жил бид нар шалгаруулсан. Тэр хүүхдүүдээ аваад Лондонд одоо Fulham-ийн тэр академид нь хамруулад энэ ажиллагаанд нь одоо цагийн тэгж таарчаад байгаа. За эндээс ирээд үйл ажиллагаа минь эхэлнэ. За Эду паркийн нээлт бол ингээд явдгаараа яваад Эду парк дээр очиод мөрөөдлийн асаагийн дугуйлан хөтөлбөрт одоо сонирхоод хүүхдээ авч очиод ингээд сонирхоод бүртгүүлж болно. Шинэ Солонгосын элчингийн урдталт гэж бол одоо нэг 130 дугаар сургууль гэж бий. Тэрний яг замын хажууд талд нь. Солонгос элчингээр урагшаа эргээд нэг 150 м л явд юм да. 100 гар талаар нь ирэх юм уу? Баруун гар талаар нь ирэх? Баруун гар талаар нь. Одоо тэгвэл нөгөө нэг хурдын байшингууд хурд руугаа эргэж ордог замаар орж ирдэг. Тий, Эду парк нэлээд том. Тийм шинэ одоо бүтээн байгуулалт барилга сүндэрлж байгаа да. За хүүхдүүд 1 сар одоо хөтөлбөрт хамрагдлаа, 2 сар боллоо, 3 сар боллоо. Ерөнхийдөө 2 хуваагдчих болох нь шүү дээ тийм үү? За би ер нь бол ингээд одоо багаар ажиллах чадвараа бол маш сайн сурлаа гэд багийн ажиллагаагаа ингээд ойлгоод ингээд болчихно. Нэг нөгөөх нь бол би ер нь мэрэгжлийн хөлбөмбөгч болмоор байна. Хөлбөмбөгөө үргэлжлүүлээд явъя гэвэл бас одоо хөлбөмбөгийн активууд руугаа шилжүүлэх бололцоо нь бол бас байгаа. Байлгүй байхаа. Манай дээр нэг 40 төрлийн одоо нэртэй клубүүд байдаг. Хүүхдүүдээ бид нэр яг энэ төрлөөр явъя, авиастай чадвартай ингээд сонгосон хүүхдүүдийн тухайн клубүүдтэй ингээд холбоод өгчдөг. За энэ дундаасаа ингээд нэгэн хүүхдүүд байна өөрсдийнхөө ингээд подкастчин байж болно, хөтлөгч тайлбарлагч байж болно. Энэ мэрэгчлээ сонгоё гэвэл цааш нь өргөжлүүлээд би хөтлөгчийн, тайлбарлагчийн одоо ер нь телевизийн ч бас нэг урлаг штэ. Энийг одоо дамжуулаад сургана гэвэл өргөжлүүлээд сурах юм боломж бол байдаг. За төлбөрийн хувьд ямар авах вэ? Энд ч одоо мэдээж төлбөртэй л авах байлгүй дээ. Тийм. За мөрөөдлөө асаа гэдэг энэ хөтөлбөр маань олон улсын одоо багийн хамгийн том төрлүүд болох сакс хөлбөмбөг. За эдгээр том холбооттой одоо төслүүдтэй хамтарч ажиллаж байгаа. FIFA for School гэдэг яг энэ бага насны хүүхдүүд рүү чиглэсэн ийм хөтөлбөр байдаг. Аяксын актем гэдэг та мэдэх ба. Ялангуяа актем хүүхдүүдтэй маш их анхаардаг. Нидерландын тийм мундаг школ байгаа шүү дээ. Хүүхдүүдтэй л анхаарч байгаа бол эдгээр нь тэгээд цаашлаад ингээ яваа гараад ирдэг. Том жишээ байна. Үеийн үед нэг юм нэг хинч таармааргүй санагддаг нэг улс байгаа шүү дээ. Нидерланд гэж нэг амар улс байгаа шүү дээ. Ер нь дэлхийн авраг дээр те яана Нидерландтай л битгий таараасаа гэж боддог те. Гэтэл Аяксны ягаа сайн байдаг вэхээр 9 наснаас техник сурчаад 11 наснаас онлоо үзээд эхэлждэг. Бусад клубүүдээс 2 жилээр өмнө ямаа сураад эхэлдэг. Одоо яг математикийн сонгон гэдэг шиг. Яг л тэнчнээс ч л одоо нөгөө нисдэг голландууд ч тийм нөгөө 95 оны Аякс биш нөгөө Diamond Алмансан Эрдэнэс гэдэг байгаа. За тэгээд FIFA-гийн FIFA for School, Football for Friendship гэдэг мундаг төслүүдтэй бид нар хамтарч ажиллаад эдгээр төслүүдийн яг нөгөө Монгол хүний одоо шинж чанарт одоо таарах үс эдгээр одоо зүйлүүдийг нь бид нар аваад
Монгол хүнд тааруулах энэ системийг боловсруулад ажиллаж байгаа. Тэгэхээр яг гадны одоо юу гэдэг нь FIFA for School-ийг эсвэл Football for Friendship-ийг эсвэл Team Steps-ийг бид нэр шууд ингээд аваад франчайзыг аваад хэрэгжүүлчих болно л доо. Гэхдээ эн чинь багийн спорт гэдэг маань барууны хөгжингүү орнуудад 200 дамжаад хөгжчихсэн юм зүйл. Энийг ингээд шууд аваад ингээд шууд хөрсөн дээр нь буулгана гэдэг бол айгүй асуудалтай хэцүү байдаг. Багийн спорт чинь биднэрт ер нь бол шин соёл шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Энийг шууд бол бид нар юм ойлгож эхэлж шээ ер нь. Бид нар шин дэлхийн аварга Премьер лиг гэдгээр нь л одоо ойлгоод байдаг. Гэтэл тэр гадны орондоо энэ бол бид нар бүхөө үздэг шиг амралтын өдөр болгон тухайн баг нь сайн ч бай, муу ч бай, баг нь Неймартай Неймаргүй бүгд л очиод хүүхдтэйгээ үздэг ийм соёл шүү дээ. 3 дугаар дивизионы баг байх нь хамаа байхгүй тийм ээ. 3 дугаар дивизионыхаа багийг юуг нь одоо оролтыг нь барайл зогсож идэв. Аав нь энийг дэмждэг бид нар энэ ч ингээд амьдэрсэн манай дүүргийн баг гүйл тэгэл дуусах хүүхд нь бас л яг адилхан тийм боромгтой л баг нь одоо өмсгөл нь боромгтой байвал тэгэл явцдаг Челси, Барса гэд тэнэд эдгүй шүү дээ. Энэ чинь тийм соёл واخгүй юу? Яг үнэ. Тэгэхээр энийг бид нар шууд тэр зургатаар үздэг байдлаар нь хүүхдүүдэд ингээд шууд тулгах юм бол сайн ойлгохгүй. Хүүхдүүд маань шууд нөгөө нэг Роналдо, Месси болох юм байна гэд яг нөгөө үндэс суур гол юм бол ойлгохгүй л дээ. Манай боловсрол систем чинь нэг алдаатай яваад байгаа юм нь гаднаас ингээд том боловсрол ингээд эзэмшээд байна. Энд чинь ингээд мундаг багш нарыг ажилуулад байна. Тэр багш нар юу ярьж байгааг бол та нар фундаментыг нь эрг шургыг нь эргүүлдэг, фундаментыг яаж зутгадаг тэрийг заагаагүй ээж ерөөсөө дипломын өнгөн хэсгийг заагаад байдаг. Тэгэхээр та нарын ажлын байр мундаг мэргэжлүүд та нарт хизээж гарахгүй. Бид нар бол яг энэ гэрээтэй ирээд 5 жил, 1 жил хичээлээ заагаад мөнгө аваад явчихна. Тэгэхдээ харамсаж байгаа зүйл нь тэр байна. Та нар фундаментээс нэг хэлж заахгүй байна. Эхлээд сурахаар арга барилаа олгоо. Арга барилаа олоогүй байна. Шууд л бид нар шинэ тэр Харвардын сургууль, тэр академикийг нь заагаад байдаг. Тэгэнгүүт одоо нөгөө барилгын юм дээр бид нар ярил л да одоо нөгөө барилгач чинь тоосгоор хүн алгаа гэж бүгд л нөгөө нэг барилгын инженер том боссууд хөрөнгө оруулалтын шийддэг тийм даамлууд байгаад байдаг. Нөгөө фундаментаа яаж зурхаа мэдхгүй тоосгоо өрөх хүн олддгүй цалингийн нүгийн нэхэ ирэхгүй байж тээ гэдэг. Тийм сургалт байхгүй юм чи яах юм бэ? Тэгэхээр бид нар багийн сурд гэдэг юмыг энэ багаас нь энэ хүүхдүүдэд сурах хэрэгтэй. Тэгжиж нэгнийгээ хүндэлдэг юм байна. Хамтаар явж иж бид нар хол явах юм байна. Нэг зарчим байгаа. Ганцаараа явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна гэдэг. Энэ зарчмаар л бид нар явахгүй бол одоо ингээд ганцаараа яваад байдаг тийм нийгэм өнгөрсөө. Бүх юм ерөөсөө ингээд дэлхий чан хавтгай болчлоо. Бөөрийн биш болчлоо. Энэ дээр бид нар яаж одоо хоцрохгүйгээр явах вэ гэвэл ерөөсөө л хамтаар ажиллах чадвар. Зүгээр хамгийн энгийнээр бодоход л одоо энэ нэг юм Facebook дээр янз янзын лайв хийгээд байгаа нөхөр чинь ганцаараа биш шүү дээ. Ардталт нэг нөхөр оператор хийгээ байж байгаа, хэдэн нөхдүүд хувцсын наашин цаашин дөхүүлээ байж байгаа те ингээд багаар ажиллана. Ер нь багаар ажиллана гэдэг бол ерөөсөө ингээд хүн төрөлхтөн одоо юу гэдэг бид нар өмнө сүргээр амьдэрдэг байсан бол одоо сүргээр ажилдаг болчиход байна шүү дээ. Тийм ээ. Одоо малчд олдохгүй байна. Одоо ямар сайн дэл нэг сайдан сайн яриад байна шүү дээ. Энд улс төржээгүй шүү дээ. Гэтэ тэр нь яг бид нартай тулгуурсан асуудал байхгүй юу? Хэрвээ малчны хүүхэд байх юм бол тийм тэтгэл болгоно. Энэ чинь аргаа ядсан л одоо зүйл шүү дээ. Ягаад тэгэхээр бид нар мал яах сонирхолгүй болчихжээ. Бүгдээрээ л дарга даамд ерөөсөн амар хялбар байдлаар л ажиллах сонирхолтой байгаад байдаг. Гэтэл одоо энд хоёулыг ярьж байгаа эн чинь хүртэл одоо багийн ажил байгаад байдаг. Хоёулаа хүмүүс FM-ээр сонсоод эсвэл Facebook-оор дүрс хараад нэг камер тавьчих харж иж магадгүй. Гэтэл энэ кабелийг залгаж байгаа энэ зураглаач тэнцээ найруулагч суулж юм. Энийг одоо та бүхэн салинг одоо шийдэхин тулд маркетинг одоо бүтээн одоо зохион байгуулалт гэл чинь олон хүний хөдөлмөр байгаа шүү дээ. Одоо бидний ашиглаж байгаа бүх юмнуудыг чинь бүрэн бүтэн байлгах гээд хоёр техникч байна гэж байгаа тэгээд ингээд бүх юм болчиход байна. За тэгэхээр одоо мөрөөдлөө асаа төслийг бол хүмүүс гайгүй ойлгочихж байгаа бах. За ер нь бол ингээд багийн спортын энэ сонирхол дээр нь тулгуурлаад хүүхдүүдийг багаар ажиллах чадварт багаас нь буюу 8-аас 13 наснаас нь эхлээ сурах гэж байна гэж. За энэ төсөл одоо юу за одоо яг ингээд хүүхд 3 сар яваад дуусчлаа. Дараагийн алхмууд нь юу байх вэ? Багийн спортоо сонгох уу? Эсвэл өөр одоо төрөл сонгох уу гэж. За бусад өөр төрөл сонголоо гэд тухайн хүүхэд бол хамтаар ажиллах, багаар ажиллах,
анхан шатны мэдлэг боловсролоо бол авчихсан байна. Спортоо сонгож байгаа хүмүүсийн бид нэр дугуйлан секцүүдэд санал болгож байна. Дээрээс нь өшөө мэрэгшээгүүл мэрэгжлийн клуб өдрөө чиглүүлж. Хоёулаа ч хайлаад нөр түрүүний асуултанд тодорхой хариулт өгсөн гоо штэ. Дугуйлангийн энэ хөтөлбөрийн 1 сарын үнэ ямар вэ? За энэ хөтөлбөр нь $100. Зөв. Тийм. Тэгэхээр эн чинь одоо ч хэдтэй байгаа юм? Одоо 3500 600 тийм л байгаа. Тийм байгаа. За энэ яг нэг доллараар ингээд яг тийм чинь нэг мод биш. Олон улсын нэг стандартын олон хөтөлбөрүүдтэй бид нэр ингээд хамтарч ажиллаж байгаа. Цаашаа франчайзийнхаа мөнгийг төлж байгаа. Тийм. За энэ үн дээрээс одоо Монголд дугуйлангуудын энэ төрлийн хүний хөгжлийн сэдвээр явуулж байгаа дугуйлангууд дотроо бол ер нь дундчаас доогуур орох ийм анш. Тэгээ бид нар бол юу гэдэг энийг бол айхтар одоо ашиг бизнесийн гэдгээр харахгүй байна. Мэдээж энэ дээр чинь ганц би ороод ажиллахгүй олон хөгжөлмөр олон мэрэгжилтнүүд орж ажиллана. Бүгд одоо цалин хөнлөө аавна. Гэхдээ энд орж ажиллаж байгаа одоо бүх хүмүүс их тийм эерэг сэтгэл одоо уяг одоо эрч хүчтэй өөрсдийнх нь хүртэл мөрөөдөл насчихсан л явж байгаа бид нарын. Ягаад хүүхдүүдтэй бид нар ч гэсэн өөрсдөө хүүхдтэй. Бидний гол зорилго бол одоо бид нар биш болцсон хүүхдүүдээ яаж одоо зөв дадалтай зөв хүн болгох вэ? Яаж эдгээр ажлын байран дээр ороод хөл алдахгүй авах вэ? Сайхан амьдрах вэ гэдэг л бидний зорилго зовлон болчиход байна шүү дээ. За мөрөөдлөөс одоо ингээд хамтын ажиллагааны хөтөлбөр, хамтаа багаар ажиллах хөтөлбөр байгаа. За зөвхөн төслийн хүрээнд дугуйлан гэж бас байгаа шүү дээ. Дугуйлангаас гадна нэг тэмцээн гэсэн ямар тэмцээнүүд явагдаад байдгийг. За одоо 4 сараас эхлээд бид нэр волейбол, сакс, хөлбөмбөг гэдэг багийн спортын одоо ноён төрлүүд дээр бага насны хүүхдүүдтэй мөрөөдлөөсөө нийслэлийн 9 дүүргийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байна. За тэгээ нөгөө сургуулиуд маань дүүргийн аварга болчоод дараа нь хотын аварга гэнэ дүүргийн аваргууд маань хоорондоо үүснэ. За эх жилээс бид нэр орон нутг руу гарчнаа. 21 аймгаас яг энэ байдлаар ингээд шигшээд. За ингээд 13 нас дотроо хүүхдүүд маань одоо тухайн өөрсдийн сонгосон спортын төрлөөр мөрөөдлөө асаах ихнийх нь одоо тэр шатан тавигдана. Наснда болдго юм уу? Наснда. Одоо жишээлбэл 8-аас гэж шүү дээ. Одоо 8 настай нөхдүүд волейбол бас мини волейбол гэдэг байна. Одоо 8-9 настай хүүхдүүд чинь шууд нэгээр аваад зогч штэ сан. Сэтгний ямар өнтертэй байх вэ? За сэтгний хэмжээ нь тухайн хүүхдээс нэг юугаар толгойгоор хэмжээд нэг 2 хагас толгойтой шээ. За. Тэгэхэд бол бас тэрэн дээгүүр гарч ирэл зогч байна. Гарч ирээ зохино. Тэд нар чинь ер нь Монгол хүүхдүүдийн нэг тийм амбиц хоршаар өөрсдийнх нь чаднаа бүтээнэ, би чадна гэдэг нэг юм байдаг. Болж л үл манайхан чинь том дээр тоглолт хийлгээ шүү дээ. Зөв. Гэхдээ жишээлбэл сагсан дээр том бөмбөг өгөөд яачаар тэр хүүхдийн зал техник нь буруу суучин. Хөлбөмбөг дээр нэг өөрсдийнх нь харц суурсан томчуудын тоглолтыг 5 номерын бөмбөгийг өгчвөл тэр бөмбөгөн дээр харьцах одоо тэр жоохон хөлтэй хүүхдүүд чинь харьцах өөр шүү дээ. Тэгэхээр эхлээд бөмбөгөө яаж залах уу, бөмбөгөө яаж хүлээж авах уу, яаж зөв зохих уу гэдэг техникийг сурахын тулд яг өөрсдөнд тохирсон норматив байх хэрэгтэй тэрүүгээр. Тэр одоо буцаалны бөмбөгөөр тоглох уу? Буцаалын бөмбөгөөр тоглох, гадна талбай дээр 4 номерын бөмбөгөөр тоглох. Арай жижиг бөмбөг. За. Саксныхан бол бас тийм бөмбөг ч юм уу гэж байгаа тийм ээ. Тэгээ одоо жишээлбэл шийд нь бол хэд шийд тавигдах вэ? За, ер нь бол жоохон одоо үеийнхнээсээ нэг жоохон өндөр хүүхдүүд байдаг шүү дээ. За тийм. За нэг 5-аас 10 санж. Тэр хүүхдүүд бол тогчтой. За. Сакс тоглож байгаа хүүхдүүд хамгийн гоё, хамгийн кайф бүгд юм тоглох шүү дээ. Цагирн дээрээс тоглох тийм ээ. Тийм, цагирн дээр. За, хөлбөмбөг хүүхдүүд бол тэр торын бараг уртл нэг цөмшгөлж үзэх юм. Онож татмаар байдаг тийм. Онож татмаар байдаг. Ангхийн тулд нэг сайхан талбай нэрхтэй. Тийм. Бас нэг манай төслийн нэг юу н хэрэгж байгаа ажил нь хиймэл ногоон зүлгийн стандарт талбай. Зөв. 19 оноос хойш бид нэр хэрэгжүүлээд нэг 14 сургуулийн гадна талбайг төгчүүлсэн. Одоо ер нь бол бас нэг үе бодвол энэ чинь орон нутг болгон өөрсдийн гэсэн гоё талбайтай болсон юм байна. Би ч одоо Сүхбаатарын саяхан нэг аймгаар ороод ирсэн чинь янзын гоё талбайтай болсон байлаа шүү дээ. Танаа тэр талбай чи бүр стандарт шүү. Тийм байлаа. Яг тийм одоо яг хөрстэйг адилхан зөөлөн. За ер нь стандарт бус талбай бол бараг 80-90% дөө манад. Энэ юутай холбоотой гэхээр нэгдүгээрт одоо тэр стандарт хангаж хийхгүй байна.
жоохон хямд үнийг нь хараад байна шүү дээ. Тий одоо энийг одоо шууд нэг үйлгээд бол одоо төсвийн мөнгө авчаал яг тэр зарцуулах хэвээр тэр үгээр нь хийсэн бол яг зөв стандартын талбай л хийх ёстой. Гэтэл энэ чинь дунд нь ингээл завчаал явсараа л хийж байгаа зүйлг нь гольфын ширдэг дэвсэл доор нь цемент байгаа. Хүүхэд унах юм бол тархитлага нь хөдөлнө. За ингээд тохоогоо тийм ийм асуудал зөндөө. Зөв. Одоо хамгийн сүүлийн жишээг нэг манай түрүү жилийн наадамч яалаа. Тийм шүү дээ. Тийм. Стандарт бус талбай л байхгүй. Тэгээд тэр чи одоо баг нөгөө нэг халтарсан бөхчүүд чинь санал гомдол гаргаад бүр аюул болоо үсттэй. Тэгээ одоо орог нэг шинжлэх юмдаа явж ийн л гэсэн. Тийм. Одоо тэгээ энэ жил бодвол стандарт болгох хөл. Тэгэхээр бол хэрүүлэн тасрахгүй зарим бөхчүүд нь баг ажиллаа хийх юм байлгүй дээ. Тийм. Талбай дээр чинь. Гэхдээ харамслалаа л да. Хөдөө мөг дээрсэн танаа өгөөд гоё тэмцээнд орж ийн гээл таа чинь баярлцсан миний өгд дуртай юм хийж байгаа гэд байжсэн чинь хөл гараа хуглаад тархин хөдлөөд ороод ирвэл яасан гэсэн талбай нь буруу талбай байжээгээ ороод ирвэл яах вэ? Хэцүү тийм ээ. Тийм. Зөв. За тэгэхээр одоо би амраадаа бол ахаал баяр хүрэх гээд байгаа байхгүй. Үнэхээр манай дутагдчихсэн зүйл мөн үгүй юм. Бага насны хүүхдүүдийн зөвөр бид нар ингээл нэг юм Facebook дээр явж байгаа л бичлэг хардаг ч жоохон хүүхдүүд хөл бөмбөг тоглоол тэгэл бүр нэг адтай нөхдөл голд нь эргэлдээлтэй ингээд харж исэн бол одоо манай монгол хүүхдүүд ингээд 8 наснаас эхлээд 13 нас хүртэл ингээд өөрсдийнхөө насны онцлогтой тохирсон дууланд нь хамрагдаад ахаад багийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаад дээр нь одоо энэ хүүхдүүд маань дотооддоо ингээд одоо дүүргийн авраг тэгээд улсын авраг гэдэг ингээд явах нь шүү дээ тийм хотын авраг улсын авраг гэдэг ингээд явдаг ийм системтэй болж байгаа юм байна. Энэ нь өөрөө нөгөө нэг түрүүн чиний хэлж идэг л дээ. Бид нар багийн спортыг ингээд ондомноос нь зөв тавихгүй болохоор хизээ хойно том болсон хойно бид нар чинь зүгээр нэг стандарт бус талбай дээр шараа бочигнуудаа тэ хоорондоо хэрэлдэж хэлцээр хагаад хөдөлмөмбөг сураагүй үе нь бид нар байхгүй юу? Бид нар чинь бол тийм л юм дур сонирхол нь байгаад байдаг ямар ч стандарт хондон байхгүй. Одоо тэгвэл энэ хүмүүс ингээд хар багаасаа яг стандартаар багийн спортын тамирчид болж өсч хөгжих гэж байна шүү дээ. Энэ бол хамгийн гоё нь. Тэгээ юу гэдэг би нэг найзтай ярьж ирсэн. Би 10 20 жилийн дараа ингээд залуу наснда ингээд хөтлөгч байлаа гэж яриад нэг суух нэг өөр. Би одооны миний хүүхэд манай үеийн хүүхдүүд энэ багийн спорт гэдгийг ойлгож эхэлсэн шүү. Тэрэн дээр нь бас нэг гар хуруу оролцоод ингээд нэг өөрчлөлгөөд нэг юм хийж исэн шүү гэж ярих бол нэг өөр. За бараг тийм яриад би ингээд нэг өтөлчөө сууж хахад бол тэр миний хувийн мөрөөдөл болно. Тийм шүү дээ. За бид хоёрын ярилцлагын цаг бол хугацаатай. Ер нь бол хугацаа нэлээд өгөж байна. За мөрөөдлөө асаа гэдэг энэ төсөл. За энэ төслийн дагуу хэрэгжиж байгаа одоо 4 сарын 5-наас эхлэж байгаа хөтөлбөрийн хүрээнд бид хоёрын яриаггүй ч юм уу тийм ээ одоо эцэг эхчүүдтэй илүү за энийг нэг ахаад нэг санаад авчаарай гэж хэлэх зүйл юу вэ? За Эду паркийн 4 сарын 5-ны нээлтэн дээр та бүхэн маань очиорой. За эртхэн очихгүй бол ер нь тэгэл маш олон хүн цуглах урьдчилсан шатны тийм одоо юу вэ? Мэдээлэл байлаа. Прогноз. Тэгэхээр очоод ер нь тэндээс хүүхэд өөртөө дур сонирхолтой юмыг бол олоод авчнаа. За баг нь дунд ангийн хүүхдүүд гэхээр өглөө орж байгаа хүүхдүүд нэг 12-оос 2-3 цагийн хооронд тарж байгаа. За дараа нь хүргэж авах гэдэг асуудал байдаг. Ээж аваад одоо 5-6 цагаас за гэртээ төгжирж ирсээр 6 цагийн хооронд хүүхдүүд маань яах вэ? Гэртээ ингээ байгаад байна. Одоо юу ч хийж байгааг нь мэдэгдэхгүй утсаа оролдоод байна. Эсвэл гараад нэг найз нөхдөдөө ингээд явчих юм аа гэд. Тэгэхээр ажил тартал одоо хүүхдүүдэд нэг ийм дугуйлан секц өөрт нь хэрэгтэй юмд хамруулж гэсэн тийм сонирхолтой эцэгчүүд олон байгаа баха. Тэгэхээр одоо өдөр өнжүүлэх гэсэн үг л дээ. Тэгэхдээ тухайн хүүхдийн өөрийнх нь яг дур сонирхолт нь таарсан өөртөө тэрэндээ явахдаа сэтгэл хангалуун баяр баясгалантай байдаг. Ээж аауд нь ч гэсэн санаа амарт нь ч ажиллаа хийж идэг. Орой гэртээ ирэнгүүт өнөөдөр дугуйлан дээр ийм үзсэн. Би найзаагаа хөндлөх хэрэгтэй юм байлаа. Тэр давуу тал нь юм байлаа. Миний давуу тал юм. Бид хоёр нийлээд ийм хийх гэж байгаа штэ ааваа. Гэвэл ээж аавын сэтгэл яаж хөдлөх вэ? Ер нь бол одоо танаа хүүхд гэсэн тань дээр ирээд iPhone-оос олё гэж нэг шахах нэг өөрөө эсвэл надад сургуультанд ийм өмсгөл хэрэгтэй байна. Ийм шипи аваад өгөөч гэж ийм жерси аваад өгөөч. Тэгвэл ямар вэ? Энэ хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай байхгүй юу? Эду кампусыг одоо бол нөө нэгдэг байгаа учраас хүмүүс сайн мэдэхгүй байна. За яг Солонгосын элчингийн
Солонгосын элчингийн баруун талаар одоо нэг хурдын хороол руу ордог замаар ороод явна. Ороод нэг 150 м явхад баруун гарт. 100 гарталч. Жолоочийн баруун гарталт. Ер нь хойноос орж ивэл ертөнцийн зүгээрээ зүүн талд нь гэсэн үг шүү дээ, тийм ээ? Хойноос орж явж идэл баруун гарталт нь. Тийм үү? Тийм. Зүүн гарталт Солонгосын элч маань байгаа. Тийм. Нөгөө талтай юм. Замынхаа нөгөө талд нь. Хурд. За хурд талтай юм байна. Зөв. За энэ та хүүхдээ одоо энэ хөлбөмбөгийн сонирхол дээр нь тодгуурласан багийн ажиллагааг сурах энэ хөтөлбөрт хамруулах юм бол хүүхд чинь 80% нь бол танхимд, 20% нь бол бас спортын талбай дээр ингээд багийн ажиллагаа гэж юу хэлдгийг те. За түүнээс гадна одоо үг хэл өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх чадвар. За дээр нь одоо монгол хэлнийхээ баялагийг нэмэгдүүлэх гэдэг маш олон төрлийн чадварыг бол олж авах гэж байна. Одоо ч бүгд гар утстай болсон хүүхд болгонд нэг подкаст хийх юмсан, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх юмсан гэдэг тийм юутай болцсон байна шүү дээ. Одоо манай хүүхдүүд хүртэл одоо монтажны эдиторийн шаардлагагаар өөрсдөө утсан дээр монтаж хийгээл ингэж яваад идэг. Энийг нь жилийн дараа ч үл мэдж байгаа байхгүй. Миний охин чинь бүр утсан дээр монтаж ингэ хийцэн байж таа гэсэн чинь аль хэдийн л хийдэг байсан шүү дээ. Тэгэхээр яагаад хийдэг байсан гэхээр аав нь TikTok сонирхдаггүй. Аав нь охиныхоо сонсоод байгаа тэр хөгжмийн тэр урсгалыг мэддэггүй сонирхдаггүй. Тийм учраас надад ярьдаггүй байсан юм байна л да. Магадгүй манай хүүхд хөлбөмбөгийн сонирхолтой байсан бол надтай хамт ингээл гүүгээл битээр ингээл банк гэртэж гэсэн ингээд тэр сэдвэрээ яриад ах байсан юм байлээ. Тэгэхээр магадгүй эцэг эхчүүд хүүхдийнхаа дур сонирхлоор дамжуулаад давхар энэ одоо боловсролуудын эзэмшүүлчүүл хүүхдүүд маань хэрэгтэй. За мөрөдлөө асаа дугууланд явхад бол одоо манай дугууланд явж байгаа хүүхдүүд жишээл бүгд зурагтай байдаг байхгүй юу? Дугууланд зүгээр ингээд бэлтгэл хийгээд тоглоод өснө гоожоод гарах биш. Ингээ мэрэгжлийн зурагч ороод зураг мөргийг аваад тэр ингээ пэйж дээрээ тавьчихдаг. Орой тэгээ тэр зураг хайдаг. Тэгээл тэрийг үзэл эмээ өвөдөө явуулаад өөрөөсөө үзэл ингэж скилний юм байна. Өнөөдөр тийм гол хийсэн, celebration ингэж хийсэн гэсэн. Гэр бүлийн орчинд бас их гоё уур амьсгал бүрдүүлж байгаа байхгүй тийм ээ. Тийм шүү. Ийм тоглоом тоглосон. Хэдэн цаг утснаасаа зүгдлээ. Гэхийн оронд зөв. За ингээд энэ хүрээд манай ярилцлагын цаг өндөрлөж байна. Өнөөдөр манай 2 дугаар студиэс та бүхэнд хүрсэн зочны цагт маань мөрөөдлийн асаа төслийг санаачлагч спортын сэтгүүлч амар сайхан хүрэлцэн ирж мөрөөдлийн асаа төсөл болон төслийн дагуу хэрэгжиж байгаа хөтөлбөрийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга өглөө. Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн амраадаа маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд танай радиогийн сонсогчдод бас эрүүлийн сайн сайхныг хүсье. Багийн ажиллагаа, хамтын ажиллагаа хамгийн чухал шүү. Бид нэр одоо энэ орчин үед одоо хүүхдүүдээ бүгд л гой сайхан амьдраасаа хөл нийлүүлж алхаасаа хамтын ажиллагаа багаар ажиллаж одоо сураасаа гэдэг тийм хүсэл бид бүхэнд байдаг баха. Энэ дээр нь одоо жоохон ч гэсэн тус нэмэр болж хүүхдүүдийг нь багаас нь чиглүүлээд өг юмсан гэдэг ийм хүсэл мөрөөдөлтөөр энэ ажил маань явж байна. За нэг зүйл нэмээд хэлэхэд би марчиж би нөө дууланд хүүхдүүдтэйгээ харьцдаг болохоор анзаарсан зүйлүүдээ л яриад байна л да. Бага ангийн хүүхдүүдэд нэг зүйлийг заагаад хэлээд өгөх нэг өөр. За дунд ахлах ангид ороод ирсэн үед нь заах шал өөр юм байл. Жаал зөнгөр болчдөг. Өөртөө ингээд нөгөө нэг би гэдэг юм ингээд цаанаасаа өрчдөг. Тийм өөртөө сонголтууд аль хэдийн олдсон байт юм байна л. Жоохон хүүхдүүдэд ингээд тэд нар шин дөнгөж эхлээл нөгөө атмануудаа хийн. Нэрчүүд чи хоорондоо ингээд тэгэл чи суг чи зайл манай багт орохгүй морохгүй гэх нэг ялгуурлал ингээгээ болондаал ингээд хэлдэг. Тийм хүүхдүүдэд бид нэр дараагийн 7 хоногт нөхөр минь чи ирэхгүй шүү. Чи багийн спортод харахгүй нөхөр байна. Яагад гэвэл та нар нэгээсээ болж хожигдно гэж юм байхгүй. Хожигдвол хамт хожигддаг, хоживол хамт хожигддаг юм спорт шүү. Гэт ойлгуулаа хэлчихээр нөгөө хөгс нүднийгээ эргэлдээл тэр дур сонирхолтой юмнаас салахыг хүсэхгүй байгаа хүүхд чинь дараагийн 7 хоногт ирсэн нөгөө нэг гадар ухаад байсан хүүхдийг тэрвэрсэн андаа гцэл явж штэ. Бро гцэл. За ийм сайхан хөтөлбөр хэрэгжүүлж чад баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. Баярлалаа. За